Зулаа Ц брэнд дээр хүрэлцэж ирээд байна. Ингээд Зулаа Ц брэндийн дизайнер их зултайгаа тав гэдэг уулзалцгаая. Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан үйлдэж байна уу? Сайхан үйлдэж байна. Сайхан үйлдэж байна. За, уран бүтээл өндөр одоо уран бүтээл гэж хэлнэ шүү дээ дизайнеруудын хувьд тийм ээ. Тийм, уран бүтээл өндөр байна. Ол замаг ихтэй байна. За, штэ юу да. Брэндийнхаа талаар танилцуулаач одоо тэгээ танаа яг энэ бүтээлдэхүүнүүдийг энэ загваруудыг ингээ харахад хамгийн түрүүнд мэдрэгдэж байгаа зүйл нь ихээр маш их тийм тав тухтай тийм тухтай байдал мэдрэгдэж байна л да. Тэгээ та энэ талаараа бас танилцуулж өгөөч ээ. Надад болоод үзэгчтэй. Аа. За баярлалаа. Ингээд эхлээд нэг юм тайлбарлаж юм. Манайх 100% хамгийн сайн чанарын ноол уран утсаар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Нэгдүгээр нь чинь байгалийн ширхэгтийг 100%-аар нь бид нар ашигладаг. Ямар ч хайлт ордоггүй. Тэгэхээр бид нар натурал юм өмсөө явж байна гэсэн. Натурал ширхэгт натурал бүтээгдэхүүн бид ямар эрүүл ач тустай одоо бас манайхан бүгдээрээ мэддэг болсон баг. Одоо ноол урын хамгийн сүүлийн судалгаагаар бол электрон бараа, цахилгаан барааны яг сармжуулдаг гэж байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө сайн ноолуртай учраас ноол уран бүтээгдэхүүнээ өмсөх нь ямар их хэрэгцээтэй эрүүл мэндэд хэрэгтэй вэ? Зөвхөн хэрэглээ талаасаа биш, зөвхөн гоё харагдахаасаа биш. Бас эрүүл мэндэд маш хэрэгтэй юм байна гэдэг нь бол батлагдаад байна. Тэгэхээр зохион бүтээгчхүн бол юмыг тал талаас нь харж одоо судалгаа гаргаж иж загвараа зохиодог байгаа. Тэгэхээр хүний эрүүл мэнд хүнд ямар одоо тустай дэмтэй, нөгөө талаар байгаль ямар ээлтэй, нэг талаар хүндээ ээлтэй, хоёрдугаар хүнд тав тухтай байдлыг мэдрүүлж, гуравт өөрөө 100% байгалийн бүтээгдэхүүн учраас байгальдаа мэдээж хор нөлөө өв байх нь шүү дээ, тийм ээ. Манайхан одоо жишээл мэдж байгаа үзэгчд одоо энийг хараад мэдж байгаах надаар тайлбарлалтгүй ноолрон одоо эртүүснүүд байна. Тэгээд би бол орж ид юу ажигласан бэхээр ноолрон эртүүснүүд дулаахныг л гэж манайхан хилээд идэг болохоос ш одоо энэ саарал дээр байгаа тих гой загварлаг чамин байгаа хгүй тэгсэн ирнэ бас их нилээдгүй зузаан. Тэгээд миний ажигласнаар бас их ер нь бол би хэрэгжилж үзээгүй ч гэсэн нилээ эдлгээд ахаар баригдаж байгаа хгүй. Яг хоо энэ суналттай илүү бат бөх болгодог суналттай синтетик утас барьж сүлждэг. Тэгэхээр нөгөө нэг бид нар чинь дэхийн үед л тэгдэг байсан шүү дээ. Нөгөө форум юпмүхэн дээрээ носон өмнө даваад нөгөөд нь өвдөг гараад амар зовлонтой тий. Тэгээд зузаан юм өмсөхгүй болохоор даарад идэг. Тэгэхээр одоо бол энэ утсаар ингээд бариа сүлжчихээр одоо болох асуудалгүй. Тийм ямар ч асуудал байхгүй. Энийг л дангаар нь өмсч чинь. Тий өвдөг гарахгүй дулаахан ямар ч өвдөг гарахгүй дулаахан. Тэгээ дээрэс нь энэ өөрөөс нь ингэж хээсүлжиж оруулж өгсөн нь болохоор одоо нөгөө нэг ер нь залуучуудын чиг хандлага урт цамцсан дээр итүүсэн чиг хандлага тий тэгэхэд нөгөө зүгээр л нөгөө нэг ноол руу өмд юм аа ингээд өмсөд ахаар чинь бас тэр онц харагдахгүй шүү дээ. Тэгэхээр тэр чиг хандлагаа дагаад залуучуудын сонирхлыг дагаад ийм хийтгэлсэн байгаа гэж байна. Энд бас нөгөө арай жоохон бүдүү ширхэгтэй байх шиг байсан. Энэ болохоор илүү зузаанд. Энэ бол илүү бат бөх гэдэг үгнээс бат бөх хэрэглээг хүсдэг те. Нэг юм аваад ингээд удаан өмсмөр өгдөг те. Тэр үүднээс тэгээд илүү зузаан. Илүү зузаан юм өмсөх сонирхолтой. Тэгээд энэ бол айгүй идэлгээд аадаг сүлжээс. Ер нь бол тийм билээ. Ер нь бол бас ажиглахны танаа бүтээгдэхүүнүүд брендинг бүтээгдэхүүнүүд зөвхөн миний ажигснаар би жишээлбэл одоо энэ эртүүснээс авч өмсөөл гэж бодож юм л да. Ягаад тэгэхээр үүний хувьд ч гэсэн надад маш боломжтой санагдсан. Яг ийм гоёмсог мөртлөө шууд ингээд өмсчхөр бүтээгдэхүүнүүд яг ийм өөр ижил төрлийн юмнууд жоох үнэтэй байдаг байхгүй. Тэгээ танаа хүний хувьд бол надад боломжтой санагдсан учраас аваад шууд өмсчмөр цэнхэр өнгөтэй байлаа шүү дээ тий. Харах өнгөтэй бас. Тий өнгө размерын сонголттой байгаа. Ер нь миний барьж байгаа бодлого бол тийм үнэтэй хэрэглэгчтэй заавал тийм илүү өртөг нэмэн өртөг шингэсэн үнэтэй юм бүтээгдэхүүн бараа бүтээгдэхүүн хүргэх биш өөрсдөд нь эвтэйхэн тэгээд давтагдахгүй энэ тэнд адилхан хийсэн загвар байхгүй давтагдахгүй загварыг боломжийн үнээр аваасаа гэдэг үднэс юм үнийн бодлого үнийн бодлого ирж байгаа. Манай загвар бол хүний өмсөгдөх тэр 5 дахин хувьд төдийлөн гадуур байдаггүй хийгддэг л дээ. Яагаад гэвэл үйлдвэрийн хүндрэл одоо цаг хугацаа гэдэг одоо тэр болгон тэр хүндрэлтэй зохион бүтээлтэй загварууд бол тэр болон хийгддэггүй.
Тийм миний хувьд болохоор яг хөө цөөн тоогоор эхлээд тэг хийж байгаа учраас хүндрэлтэй зохион бүтээлтийг төвөгшүүлгүй барьж авсан. Гол нь хүний тав тухайн дэвтэйхэн харагдах, хүнд өнсөгдөхөд их эвтэйхэн байх талаас нь бодож хийсэн. Тэгээд цаашлаад экспортын зорилго тавьж байгаа учраас экспортын зориулаад тэгээд илүү нөгөө өмсөгдөх, хэрэглэгдэх, өмтэй тансаг хэрэглээ гэдэг талаас нь өмсөгдөх, хэрэглэгдэх байдлаар нь барууны зах зээлийн барууныхны Европынхны таашаалд нийцүүлсэн загварыг голчлон барьж авсан байгаа. Ер нь бол тэр мэдрэгжилд одоо жишээл үдгч дандаж явах би эдний ийм сайхан одоо хоёр талаараа өмсдөг ийм пальтог нь аваад өмссөн байна. Өнгө нь маш их гоё. Аль өнгөөр нь өмссөн ч гэсэн гоё. Өмсөнгүүт одоо яг таны хэлж байгаагаар шууд одоо мэдрэгж байна. Юу гэхээр монголчуудыг бас манайхны тэгдэг шүү дээ. Ер нь Азууд их тийм чамин ганган юм дуртай тий. Европчууд бол бие дэвтэйхэн эдлэгээ хэрэглээ талаас нь альва юмд ханддаг. Тэгэхээр ингээд яг өмсөд одоо энэ бүтээгдэхүүнийг брендийг өмсөд зогсоход хүртэл надад ингээд шууд тав дох мэдгэж яг хөө загварын хувьд бас аюулгүй судалгаа хэрэгтэй. Жишээлбэл одоо бид нар ч өөрсдөө Аз хүмүүс гэтэл бид нар өөрсдөө нөгөө Азийн таашаалтай байдаг. Гэтэл яг Европынхны чиг хандлагыг ойлгоод яг тэдний таашаалд тохирсон загварыг хийн гэдэг бас хэцүү. Яг тэр орчинд бүр багаасаа нөгөө төрж өсөж тэр орчинд байж нөгөө таашаал анханасаа л тогтоогүй учраас тэрийг бас барихад хэцүү л дээ. Тэгээд одоо яг тийм санагдаж байгаа бол сайн их баяртай. Үнэхээр тэгж мэдрэгдэж байна. Одоо шууд л ийм нэг биеийн дэвтэйхэн нэг л тийм би үгээр хэлж мэдэхгүй нэг л тийм эвтэйхэн байна. Ер нь бол тийм монгол хүмүүс өмсөд ч гэсэн бас ялгаагүй. Манайхан чинь илүү Азуудыг бодвол илүү одоо объемтай биетэй хүмүүс шүү дээ. Тийм болохоор яг ингээд нөгөө нэг хиттэн ч юм уу солонгосын ч юм уу яг Азийн тийм хувцас бариад аваад өмсөнгүүд туранхай хүмүүст нь зохиод идэг, хаарад идэг. Жохон махлаад ирэнгүүт таархаа болчихдог. Тэгэхээр яг хав миний бас өөрийн барьсан зохион бүтээлтийн чиг хандлага болохоор хувцсаа биш тий гол нь хүнээ ямар ч хүн ямар ч галбартай ямар ч хүн тарганч бай мариалагч ямар ч хүн бариад аваад өмссөн тэг биеийнх нь өөр нэрхтээ харагдаасаа тий хувцс нь биш хүнээ л илүү тоттгоосоо гэдэг үднэс бас онцлог маань орж байгаа. Түрүүн би бас өмсч үзээд байсан шүү дээ. Одоо энэ жишээлбэл энэ свитер юм л да. Энийний одоо энэ бас загвар нь их гоё. Тэгээд энэ түрүүн би өмсөж үзэхэд бас их тийм зохимжийн хувьд ч гэсэн өмсөлтийн хувьд ч гэсэн бас яг загвар зохион бүтээгч таны хэлж байгаагаар яг одоо манай брендийг хэрэглэсэн хүн илүү бүтээгдэхүүнээсээ илүү хүндээ айтайхан байгаасаа хүн дэвтэйхэн байгаасаа нөгөө хүнийхээ өөсөвийг дараад бас нөгөө хүндээ тав тухыг мэдрүүлээсэй гэдэг. Яг энэ одоо жишээлбэл светрүүд чинь ингээл би түрүүн хэлсэн хитрхи нари те бариу ингээл жишээлбэл ингээ хоолой хүүтэн байдаг ингээл эн чинь бол яг оролцыг ингээд түрүү ааж л шүү дээ. Зулаа цай брэнд яг энэ загвараараа тэгээ биеийн дэвтэйхний тухайтгаараа нөгөөдөлөөс ялгах байхаа л гэж би бодроо бодож. Энэ бол надад бас их маш их таалагдсан. Та энэнийхээ талаар бас дэлгэрэнгүй. Ер нь бол нөгөө энгийн basic гэдэг юм. Энгийн загварууд бол ингээд суг барьсан, тэг яг бие таарсан, цээж барьсан, холой барьсан гэж явдаг л да. Тэгэхээр миний бас өөрийн барьсан стилийн чиг хандлага бас энгийн юм хийхгүй. Арай хүн дэвтэйхэн, арай одоо загварлаг гэсэн хэрнээ хүн дэвтэйхэн тийм л загварыг барихыг хичээсэн, стилийг барихыг хичээсэн. Одоо жишээлбэл энэ свитер гэхэд одоо суган барихгүй. Тийм. Ерөөсөө суган барихгүй. Айгуу тийм төвөгтэй санагдахгүй. Тийм жоохон ингээд булчин томрол ингээд жоохон махлаад ирнэ штэ 30 нас гараад тэгээд ирэхэд чинь энд ингээд суган бариад эхлэн тэ. Суган ингээд задарчдаг хамгийн түрүүнд ноолуур утасны асуудал бас байгаа. Тэгэхээр энэ бол суг барихгүй. Тэгээд нөгөө свитер өмсч чаддгүй ингээд хоолоо ингээд боогаад бариад ингээд тэнхүү байдаг. Тийм хүмүүс болохоор хоолоонд ингэж барьж хүрхгүй. Тийм наана зайтай. Харин ерөөсөө андшгүй юм л да. Анзаарж байгаах манайхан бүх бүтээгдэхүүнүүдийг одоо бүх брэнд загваруудыг ингээд харахад бол одоо жишээлбэл миний өмссөн пальтотой адилхан өөр өнгийн байна л да. Бас яг адилхан би энэ дэвтэйхэн. Тэгээ ер нь бол ингээд энэ бас их сонирхолтой энэ юбг хөөрхөн байсан. Дотроо бас өөрхөн шайлтай тий. Ер нь
энэ бас хэрэглээ талаас нь бас нөгөө тансаг хэрэглээ гэдэг үднээс үүрэг талаас нь бас энийг оруулсан байгаа. Загвар талаас. Энэ яагаад ингэж хийсэн бэ гэхээр ноолорын хүмүүсхөр цахилгаанжаад наалдаад байдаг. Яг үнэн тэгдэг шүү дээ. Доторх хүмүүс ухстай наалдаад байдаг. Тэгэхээр энэ нэгдүгээрт наалдуулахгүй өөрийнх нь үүрэг нь хоёрдугаарт нөгөө тансаг хэрэглээ гэдэг үднээс нь гоёлын материалаар дотруулж өгсөн байна. Тэгэхээр энэ чинь сарамжуулах нь шүү дээ, тийм ээ? Яг үнэн ноолорын үе бүхнүүд чинь наалтчаад идэг шүү дээ ерөөсөө. За та өөрийнхөө нэрээр нэрлсэн үү брэндээ? Тийм, миний овгийн зурлаа гэдэг нь миний тавьчихсан богино. Цэн миний овгийн ихний гэсэн байгаа. Яг одоо анх жишээлбэл яг энэ брэнд үүсгэх санаа тэр одоо бодол хэдийнээс танд одоо төрөв? Ер нь бол би ноолорын үйлдвэрлийн чиглэлд 10 жил ажилласан. Тэгээд яг энэ хугацаанд бас айгүйх бодогддог л байсан. Энийг ингээд хийчихсэн, тэрийг тэгээд хийчихсэн. Тэгээд гэтэл тэр чинь барьсан төлөвлөгөө тий баталсан дагуур ингээд зөндөө юм байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр болгоныг тусгах боломжгүй. Тэгээд ер нь айгүйх тэгж одоо хизэнээс хийсэн бол санаа орж ирсэн мэдэхгүй. Гэхдээ айгүйх тэгж бодогддог байсан. За одоо миний хувьд ч гэсэн таатай байна л да. Ягаад тэгэхээр нэвтрүүлгийн манаас гоо зорилго ч гэсэн үндэсний одоо бид бол аль хэзээний хийгээд өгүүлбэрлээд эхлээд чаддаг болчихжээ. Тэгээ хамгийн гол нь олон брэндүүд үүсч гарч ирж байна те. Үнэхээр бас таавал гарааны бизнесээс ажиллаа эхэлж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ брэнд бас удахгүй Европын зах зээл дээр Зулац брэнд Монголыг төлөөлж, Монголын нуур царай болж одоо Европын олон хэрэглэгчдийн таашаалыг хүлээсэн ийм сайхан брэнд болох нь бол үнэхээр одоо анх хүмүүс миний сэтгэлийн хувьд бол надад үнэхээр мэдрэгдэж шүү. Тэгээд гараа сайн бол барай сайн гэдэг тандаа амжилт хүсье. За баярлалаа. За. Сайн бацхан уу? Барсаа маань хаа вэ? Ой сайн байна уу? За. Сайхан шинэ оны минь. Сайхан үйлжж гин үү? Сайхан үйлждөө таньдас шинэ оны минь хүргэе. За гэлээ. Танах бүр сайхан өргөжөөд нэрийн барааны дэлгүүртэй болсон юм шүү дээ, тий? За. Тэгээ танаа компаниг бас Монгол гоё л гэсэн сайхан нэвтрүүлэгтээ бас дахин урьж оролцуулж байгаадаа бас таатай байна. За ингээд надад олон үзэгчтэй Барсаа минь их сайхан тайлбарладаг шүү дээ. Одоо би үзэгчтэй дахин хэлээд байгаа. Компани одоо шинэ бүтээгдэхүүнүүд юу вэ? Нөгөө талаар одоо загварын чиг хандлага ноолуурны болоод танаа компани тийм ээ. Тэр талаасаа нарийн сайхан тайлбарлаж өгөөч. Ингээд харахад бол их сайхан өнгөлөг. Ер нь ч танах бол сайхан өнгөлөг л дөө. Тийм тод өнгөийг нөлөө өгсөн хэлдэг. Тэгээ угаасаа нөгөө нэг тод өнгө чинь бас хүнийг их гоё ирч хүчтэй, цоглог, гоё чахаалаг харагдуулдаг үүднээс бас тод өнгүүд бол нэлээд зовхолж байгаа. Мэдээж хэрэг ноолорын үндсэн өнгүүд бас байх байх да. За одоо энэ жилийн чиг хандлага маань тэгэхээр ихэвчлэн одоо ноолорын бүтээгдэхүүнийг торон бүтээгдэхүүнтэй хослуулж мэдээж хэрэг юм бүтээгдэхүүний гоо сайхан давуу талыг гаргах үүднээс юм торон чимэглэлтэй лагшнууд болон цамцнууд тийм айгүйх цохилсон байгаа. 16 17 оны загварууд тийм өмсчгөр айгүй чамаа харагддаг шүү дээ. Ихтэй хүмүүс энийг өмсчгөр бас иймэрхүү загварууд нэлээд их болсон байгаа. За тэгээд бүтээгдэхүүнүүдээ яхаар бас мэдээж хэрэг юу яасан гар оёдолтой ийм чимэглэл хийсэн юм даашинзууд байна. Тийм. За тэгээд мэдээж хэрэг одоо ингээд нөгөө хавар намар болоод ирэхээр ийм ноолорон пальтонууд тий гадуур тэгээд тод өнгөний уусалттай хоёр өнгө уусгасан ийм хээтэй. Тэгээд загварын хувьд бол янз бүрээр байгаа. Тэгээд хэрэглэгчд мань өөртөө тааруулаад сонирхсан загвар өнгө размерээ сонгоод 5-7 хоногийн хугацаанд манай компани захиалгаар хийх боломжтой байгаа. Ястай сайхан бүтээг. Энэ платинууд их гоё юм байна. Их чамин, тансаг. Манай Төмөн үлзэд очин бас нэг өмсцөөс арай танаатай хамтарсан уу? Оо тийм үү. Сөрөлт хоёрын? Тийм. Их чамин, их гоё байсан. Ялцчвал одоо энэ нэвтрүүлгийн маань бас гол нэг онцлог нь үнэхээр юм бас одоо яагаад үнэхээр бас монголчууд нэг үе утахад бид нар хийж чаддаг болцсон байна. Бүтээж чаддаг болцсон байна. Эдрийг тайлбарлаач. За одоо ингээд үндэсний загварууд бас сар шин олж байгаатай холбогдуулаад
ийм том хүрмүүд байна. Эдгээр бол тэгээд нөгөө дийлнийхээ гадна талаар өмсөх зорилготой хүрмүүд байна. Тэгээд мэдээж хэрэг бас нөгөө ноолуурын даашин зууд бас байгаа. Энэ эрэгтэй хүрм үний хувьд ямар үнэтэй вэ? За хүрмүүд минь 648 мянга таа. Тийм ноолуурын. Яасан? Зүгээр энэ одоо дийлний гадна талаар өмсөх зорилготойгаа зүгээр бас дан бие дээр өмсчихдээ шүү дээ, тий. Залуучуудад өмсөх зорилготой зүгээр өмдөн дээр өмсөх боломжтой. Тиймэрхүү загварууд бас байгаа. Ноолуурын дээлүүд байна. Тэгээд эдэн ингээд булгаар имтсэн байгаа. Сар шинж зариулсан шин загварууд. Тэгээд өөрсдөндөө тааруулаад өнгөрөөсмөр сонгоод бас захиалгаар хийх үү, тий. Энэ үн өртгөн 7 хоногийн хугацаатай гарч байгаа. Үн өртгөн үед дээр гарч байгаа. Булган хэмжээртэй дээлүүд минь сая 488-тай. Булган хэмжээргүй ноолуурын дээлүүд минь нэг сая 288 гэсэн. Тэр толгоон гоёлыг яна барсаад гэж. За тийм. Сонирхолтой зориулсан бас бүсгүүчүүд эмэгтэйчүүдээ гоёл гişмэрийн зүгээс чимхийн тул бас юм. Тийм байна. Энд чинь харин их зүгээр юм ш дулаахан. Тэгээ үлдцтэй үнийн хувьд 28,000 төгрөг юм шин. Зүгүүд үдчихөө. За. Хөөж ихтэйх болчлоо. Оо яг ингээл. Янз гоё яана. Тэ? Энэтэй гоё юм байна. Тэгээд дээлтэйгээ бас бослуулаад өнгө сонгоод захиалах нь шүү дээ. Захиалах боломж. Энэ их гоё юм шүү дээ. Тэр ч одоо нөгөө ер нь октод бүсгүүчүүд их ганган болсон шүү дээ. Тэгээд зүгээр өдөр тутам бас ингээ зүгөөд явахад хавар намрын үйлдэл дулаахан бас сайхан юм байна. Кист маягаар. Энэ эрэгтэй дээл байна барсаа. За. Энэ их гоё хийсэн байна да. Гэртээ тийм. Ноолуурын дээл мэн байна. Эрэгтэйчүүдээ зориулсан. Тэгээд юутэй малгаагаа бас бэлтгээ хослуулаад юм өнгө усгаад юм захиалах боломжтой бүтээгдэхүүн. 5-7. За ингэр заавал юм пүнүү ингэртгөө зүгээр энгийн бас Монгол ингэртэйгээрээ бүтээгдэхүүнүүд бол Тэр эмхтэй шиг те. Тийм. Энийг бас булгаар чимдсэн болно шүү дээ те. Тийм боломжтой. Та ямар бүтээгдэхүүн хүсэж чинь таны хүссэн бүтээгдэхүүнүүд гоёл гişмээр 5-7 хоногийн хугацаанд гаргах боломжтой. Энэ тэгээд эрэгтэй нүн өртгөн үед дээр авах уу? За энэ дээл минь 988 мянгаар гарсан байгаа. Нөө булган хэмжээртэй дээлүүд болохоор нэг сая 400-тай, нэг сая 200-тай гэсэн. Үүдэд энгийн загварууд нь. За. Одоо ингээд ерөнхийдөө мэдээж хэрэг ноолуурын үндсэн гэдэг чинь ямар нэг тийм түрүүнд явж байдаг байгаа. Тэгээд ноолуурын үндсэнгүүд байгаа, тод өнгүүд нь байна. Энэ их гоё нэмгэн сайхан юу гарсан юм шүү дээ. Энэ минь одоо болохоор нөө силк торгон ноолуур. Тийм ээ тий. 70% гişмэртэй 30% силктэй байгаа. Энэ силкэн бүтээгдэхүүнийг болохоор одоо нөгөө нэг дулаан болчоор хүмүүс чинь ноолуур халууцаад гэдэг чинь. Яг тэр үед ерөнхийдөө өмсгөд их хөөрөөд идэг шүү дээ тий. Дулаахан, би дэвтэйхэн гэдэг тийм шинжтэй бүтээгдэхүүн. Өмссөн үед бол маш тааламжтай шүү дээ. Тайлмааргүй санагддаг байгаа. Силкэн бүтээгдэхүүнүүд. Тэгээд бас өөртөө тааруулаад өнгөрөөсмэр загвар янз бүрээр. Энэ бас их гой загвар гарсан байна да. Яг өнгөрөө бас их байдаггүй. Ер нь одоо сүүлийн үед миний төдийг одоо үзэгчд хэрэглэгчтэй ажиллаж байгаагаар бол ерөөхдөө хувцсны загварууд ялангуяа манад ноолуурын бүтээгдэхүүнүүд төр их тийм шинэлэг болоод байгаа шүү дээ. 2017 оны хувьд бол гоёл гişмэрийн одоо гаргаж байгаа шинэ загварууд маань өвч ноолуурын бүтээгдэхүүнийг тортой болон савхин идэлтэй хослуулах тиймэрхүү юунууд загварууд гаргаж байгаа. Савхтай юу? Тийм, савхтай бас ноолуураа хослуулж гаргана. Тэгээд бас эмэгтэйчүүдтэй зориулаад торон бүтээгдэхүүнтэй чимэглэлтэй хослуулж гаргаж. Тэгвэл гоё юм шүү. Өмсцэн үед бол их гоё чамин, тансаг, хэнцэр тэгэл бас их гоё харагдаж. Шууд нүдэн төсөөлөгдөж байна. За одоо тэг цагаан сараар бид нар чинь бидний хамгийн гоё одоо гоё бол үнэхээр бас одоо дээл шүү дээ тий. Дээрлийг орлох бүтээгдэхүүн энэ үзэгчтэй бас их тийм гоё сайхан загвар гарсан байна. Энэ бас шин загвар байна тий. Тийм сүүл гарсан шин загварууд байгаа. Тэгээд яг ноолуурч нөө халуун байдаг заримдаа хүмүүс чинь доторлаа давхар юм өмсөхгүй гэсэн үгнээс энэ ол ингээд шууд үргэлж байгаа. Тийм байна. Дотор нэг нэмгийн юм өмсөөл өмсчих. Нэгэнтээ одоо Монгол гоёл гэж байгаа учраас бүх зүйл одоо дизайнер, одоо ойдлчид тий эсхүүрчид бүх хүмүүс одоо монголчууд мэдээж бүгд монголчууд ажилладаг нь тодорхой. Тэгэхээр компанийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг надад бол үзэгчдэд бас хүргэж. За тэгээд би яг нөгөө нэг борлуулалт хариуцсан хүн болохоор би таныг маркетингийн менежер Идрийг тэгээд танилцуулъя. За гоёл гişмэрийн маркетингийн менежер Идрээ. Эрдэнэ тоглог. Сайн байна уу? За сайн байна уу? Сайхан үлдэж байна. Сайхан үлдэж байна. Ажил тавтай юу? Тавтай. За манайх болохоор ерөнхийдөө 2005 онд анх 3 ажилтнтай байгуулагдчихсан. Оо за. 3 ажилтнтай. 3 ажилтнтай. Тэгээд одоо өнөөдрийн байдлаар 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа үйлж байна. 100-аад ажилтан ажиллагчтай.
Тэдгээрийн ерөнхийдөө бол ерөнхийдөө 85 орчим хувь нь эмэгтэй хүмүүс байгаа. Үлдсэн 80 очоос тий. Үлдсэн 15% нь ерөнхийдөө эрэгтэй хүмүүс. Манай маркетинг борлуулалтын албаны хувьд одоо хэрэглэгчдийг өөрсдөө татахын хувьд мэдээж барааны чанар, үн, мөн эдэлгээ. Яг үнэ. Тий, бас эргэх холбоо үүсгэх тиймэрхүү юмудаа бас маш сайн одоо ерөнхийдөө боловсруулдаг гэж бодож байгаа. Манай барааны хувьд бол ерөнхийдөө дандаа 100% ямар нэгэн байдлаар холцтой ч юм уу тиймэрхүү бүтээгдэхүүн аль болох зах зээлд нэвтрүүлэхгүй боддог. Ноолур бүтээгдэхүүн бол 100% ноолур. Одоо ямар нэгэн хятадын биш яг үндэсний өөрсдийнхөө одоо ямаанаас гарсан ноолураар ирмэл сүлжмэл уцаа үйлдвэрлэх тиймэрхүү бодлоготой явдаг. Мэдээж бас технологи шинжилгээний хэрээр бас нарийн утсаар сэлэхтэй холсон ч юм уу захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монголд нийлүүлж худалдаалах тиймэрхүү юмнууд бол мэдээж байгаа. Үнийн хувьд бол одоо мэдээж монопол компаниудтай бол адил хэмжээнд загварын хувьд ч гэсэндээ монопол компаниудтай адил хэмжээнд ерөнхийдөө зах зээлд бол нэг тийм байр суурь эзэлсэн аж ахуйн нэгж байгууллага гэж бодож байна. Би сая нөгөө Өвөр Монголын хорчин гэж одоо хошуу гэх юм уу да тий. Хорчин хошууны Жирмэн аймаг гэдэг нөгөө цагаан сарын бичлэгэнд орчод ирсэн байхгүй юу. Тэг хамгийн гол нь Ордос хошууны нэг түүхийн ухааны доктор Сэцэн гэж хүнтэй танилцсан байхгүй юу. Тэг яг би нөгөө чамайг хараад хэлэх гээд байна л да. Тэр Өвөр монголчууд ингээд яалтчгүй том улсын хаяанд байгаа тэгсэн ерний цусан Монгол учраас үргэлж тэр Монгол гэдгээр ингээд бидрээс илүү бахархаж омгочдөг хүмүүс юм байна л да. Эсвэл тэр нь илт мэдгэж байгаа хөө. Тэг айгүй хөрх ингээд чам шиг ноолорон цамц өмссөн. Тэр нилээн идлээд ингээд айгүй хөрх ингээд бүр нэмгрээд ингээд эн чи идлэг тусмгой болчихдэрсэн чи энэ харж ийн Монгол ноолор гэх. Тэгээд бид нар одоо цагаан сарынхаа бэлгийг Монголоос очиж авч байгаа. Тэнд юу бодож ийсэн гэхээр Queen хэрэг Монголд амьдарч ийж, монголчууд нь үйлдвэрлэж ийж, Монголд байж ийж бид нар нэрээ энэ хүмүүс шиг ийм чин сэтгэлтэй билүү гэсэн тийм бас нэг тийм өөрөө өөрсөндөө харамсах тийм мэдрэмж төрж ийсэн. Мэдээж тэгэлгүй явах. Тэгээ бас бид нар бас компанийнхаа бараа бүтээгдэхүүний сурчлаа, дурд хөршөөр Өвөр монголчуудаар ингээд зөндөө газрууд бас ингээд удлаа намаа ирлээ бизнес зөвлөгөөнд оролцоод форумд оролцоод ингээд явдаг. Мэдээж тэгээд явж байхад манай Өвөр Монгол ахын дүүс маань бас ингээд хойморт минь суугаа Ар Монгол ахын дүүс гээд бүр айгүй хүндэтгэж ингэж бүр биширч ярьдаг байхгүй юу. Тэгээд бас манай бүтээгдэхүүнтэйчсэндээ бүгдээрэнтэй танилцаад үнэхээр хятад ноолорууд бол хямдхан байдаг. Хятад ноолорууд бол сайн. Одоо жишээ нь тэр нэг Өвөр Монголд байгаа талын хар уулын яг ард талд нь байдаг цагаан юмнууд бол дэлхийд алдартай. Гэхдээ тэднэр болохоор зэрэг хятад ноолоруудаа ерөнхийдөө хэрэглэх дурггүй. Ягаад Монгол ноолор чанартай байдаг ямар ч холцгүй цэвэр яг сэтгэлээс гарч байгаа бүтээгдэхүүнүүд Монгол ноолорууд байдаг. Бас уриалж хэлэхэд бас өөрсдийнхөө ноолорын бүтээгдэхүүн эрхлэгч ажил аж ахуйн нэгжүүдэд уриалж хэлэхэд утаснуудаа битгий урд хөршийн ийм ноолоруудтай холиочи. Монголд зөндөө бүтээгдэхүүнүүд нь байна, түүхийд нь байна. Монголынхоо цэвэр бүтээгдэхүүнүүдийг гаргаад мөн тэрүүгээрээ бизнесээ эрхлээд экспортод бараа бүтээгдэхүүнүүдээ гаргаад Монголынхоо одоо брэнд бүтээгдэхүүнийг дэлхийд таниулаач гэж өсгөр байна да. За баярлалаа. Би одоо бас нөгөө уран бүтээлч хүний хувьд сониучрах чинь нэг юм асуумаар байна л да. Өвөр Монгол дуучтай ажиллах тийм одоо сонирхол маркетингийн бодлого байгаа юу? Мэдээж тиймэрхүү юм бол маркетинг менежер одоо манай албаныхны хувьд бол бүх боломжууд бол нээлттэй. Үнэхээр хин хэнийг ингээд одоо бодлого нь үнэхээр үр өгөөжтэй болох юм бол бид нэр ямар ч одоо саналыг хүлээж авах боломжтой. Бид нар ч бас санал төвшүүлэх боломжтой. За тэгвэл ингээ сая явахдаа би нэлээд дуучтай танилцж ирсэн. Би хэдэн дуучтай холбож өгье. За баярлалаа. За ингээд чи гэрэг кадраа хийчихв яа. Ягаар болчихлоо шүү дээ. Тавч танилцуулгыг хийсэн бас идрээд маш их баярлалаа. Тэгээд танай компани болон өөрийн чинь цаашдын ажил амьдралд томоос том амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. За гэлээ. Бүхэндээ ажлын амжилт хүсье. За би ингээд дараанаас тоглолт ихлэ ирж үйлчлүүлнэ. Тий. Одоохондоо жоохон бондгор байгаа. Ер нь ч бондгор л доо. Жоохон жин хасчаад ирэхээр үйлчлүүлнэ. Дараагийн үндэсний брэнд бол Кажуг. Кажуг гэхээр та бас гайхаж магадгүй ямар утгатай, ямар юмыг бэлэгдэж ийм нэрийг өгснийг хэдүүлээ бас хамтдаа орж сонирхъя. Миний хувьд ч гэсэн бас сонирхолтой байна. Ингээд дараагийн брэнд Кажуг. За сайн байна уу? Сайн байна уу? Сайхан үйлчж байна уу та? Сайхан үйлчээ, сайхан. Өө сайхан. За
Эрдэнэ тунгалаг. За Батцэмбэрл Кажу компани. За Кажуг гэдээ харин би үзэгчтэй хэлж ирсэн. Яагаад ийм сонин нэртэй чухам яагаад ийм Кажуг гэдэг ийм нэр өгсөн юм болоо. За ямар ч хэлсэн би ч мэдээ та нар маач мэдээ даа гэдээ ороод ирсэн. Яагаад чухам Кажуг гэдэг нэр энэ ямар учиртай нэр юм бэ хаа? За анх компани байгуулахдаа нэр хайгаад одоо Монгол нэр өгчигээд бас үтсэн л дээ. Монгол бүс, цэвэр бүс, арьсан бүс нэр хайгаад явсан. Тэгээд эрдээс гарч ирээг олдохгүй байсан. Тэгээд эрдээс бас дондуур нь солонгос технологиор манайх хийдэг болохоор Кажуг гэдэг нэр оруулсан чинь Кажуг гэж гараад ирсэн. Тэгээд анх бол Кажуг гэсэн нэр өгсөн юм аа энэ компани. Кажуг гэдэг солонгос гэхээр та одоо солонгост ажиллаж байгаад ирсэн байж тарах нь уу? За энэ нэг ярих юм бол би Солонгост 13 жил яг энэ бүсдлийн үйлдэлд ажиллаж байгаа. Өөх 13 жил за. Тийм 13 жил ажиллаад одоо хамаг технологи бүсийг ер нь яаж хийдгийг, арьс ер нь ямар бүсний арьс ер нь ямар байх хэвээр гэдгийг одоо өөрөө би хийж үзээд сураад, судлаад тэгээд Монголд орж ирээд биднээс бүсний үйлдвэр байгуулъя гэсэн зорилготойгоор 2007 оноос эхлээл бүсний үйлдвэр байгуулж ажиллаж эхэлсэн дээ. Одоо манайх ажиллаад 9 жил гарсан болж байна. Оо за. Тэгээ Кажуг гэдэг чинь бүс гэсэн утгатай үг юм уу? Кажуг гэдэг нь болохоор солонгосоор арьс шир гэсэн утгатай үг. Солонгосоор арьс шир гэсэн утгатай. За. Тэгээд одоо орсоор кож гэдэг чинь тэрнтэй тэр нь ойрцоо одоо Кажуг гэдэг. За би сая барьж үзлээ л дээ энэ ер нь бол маш сайн боловсруулсан арьс байна гэж би хувьдаа дотроо бодож байна. Ийм гой зөөлхөн биш үү? Тэгээ ер нь бүслийн хувьд болохоор яг зориултын арьс байх хэрэгтэй л да. Одоо 100% боловсруулалттай арьс гэж байна. Ямар нэгэн байдлаар биентэйг болохгүй тийм. Ямар нэгэн байдлаар биентэйг болохгүй. Тэгээд одоо 100% боловсруулалттай гэдэг нь болохоор гүн боловсруулалттай. Энэ ямар гоё. Энэ юу аахаа? Энэ болохоор одоо юу л да хүннүг үеийн зургнууд байгаа. Одоо чинь одоо манайхан сайн мэдж одоо хүннү малын дэлгүүрийн гатналт байдаг зураг шүү дээ. Тийм биш үү? Тийм бас ноён уулын зураг гэж хүмүүс янз янз л ярьдаг. Энэ дээр үеийн ийм бас загвар. Эндээ бас ийм гоё Монгол гэж бичсэн байгаа. Дөрүлж үсгэр. Тийм дөрүлж үсгэр одоо тэгээ галыг бэлэгдээд. Тэгээ галыг бэлэгдээд бас дээш нь. Энэ ямар мундаг сайхан бүс вэ? Энэ дээлний бүс зориулж хийж байгаа. Цэвэр ширээ. Одоо дээлний бүс чинь зарим нь ойдлолтой наалттай байдаг шүү. Тэгэхээр манайх зүгээр зориулаад ийм ойдл наалтах цэвэр ширээ зөвлөсөн. Бас хүннүү юутай энэ хийдэг. Дөрвөн хүчтэн дагцсан байгаа. Дөрвөн хүчтэн ярьсаа дараа ойдсан байгаа. Тэгээд дээлний бүс. Одоо манайхан чи хөвчлэн нөгөө хүннүү дээл гэдэг ийм задгаан ангиртай дээл юмсдаг байна. Тэрэнд зориулаад урд нь болоод их мөнгөөр тоногдсон төмөр ингээд энэ дэргүүрээ зүүцсэн ус гардаг байсан. Тэрийг бас нэг хив загварыг өөрчлөлтөд хүннүү дээлэн дээр чинь тийм бүс охин мууртаа зүгээр энгийн ингээд ширээрээ хийсэн энгийн ийм бүснүүд хүннүү дээлэн дээр. Энэ Батчаахан та нар ерөөсөө та хэд маань миний хувьд л бодож ийн л да Монгол хүн дөрвөн 90 орны хүмүүс бэлэгдэлтэй арддаг юм те. Тэгэхээр энэ бүснүүдийн арлыг их тийм гоёор шийдэж өгсөн гоёмсог байхаас гадна энэ нэлэнхүүдээ ингээл зүгээр нэг юм дан ширээрээ биш. Одоо миний анзаарснаар бол бүх бүснүүд бүгдээрээ өөр өөр хийтэй байгаа байхгүй. Энэ жишээлбэл ах түмэн наст уу? Тийм түмэн нас. Түмэн насны бэлэгдэл нь одоо түмэн нас чинь нас буян хүний байнга үргэлжилж одоо нас буян хайрлж идэг үргэлжилсэн хэв. Тасралтгүй урт удаан гэсэн утгатай юм тийм. Урт удаанаас буян хэм бэлэгдэн гэсэн утгатай. Эннийх болохоор ив ийг бэлэгдэж байгаа. Ив ийг бэлэгдэж ингэж дандаа хос ивтэй найртай байх бэлэгдсэн. Бэлэгдэн юм. Тэгэхээр данз нь болохоор энэ мөнгөний хэв. За энэ эд баялаг бэлэгдсэн хэв. За тийм байна. Тэгээ ер нь манайх энэ болж игэл одоо хятадаас орж ирсэн бүсийг хүн хээ хооргүй янзын бүсийг зүүгээл өмдтэйгээ шиддэг чи өмнө газар хайчдаг шүү дээ. Нэг бол тасрал хайчдаг. Тэгэхэд би болохоор нэгдүгээр тасрахгүй ширээр хийж байгаа. Хоёрдугаарт болохоор бэлгэлийн чанартаа энэ хээ угацын дараад өгөхөөр хүмүүс хамгийн гол нь эн чинь бас Монгол хүн ямар ч байсан энэ хийн дээгүүр гიშгээд дээгүүрийг гიშгээд хаяад ингээ гарахгүй шүү дээ. Тэгэхээр бас бэлэгдээд бүсээ нэг дээш нь даваад дээдлдэг бас нэг тийм жанжилтаа бас уудаж шүү дээ. Тэгээ тэг дээдлэх болов уу гэж бодоод энэ Монгол хээийг бас дотор нь оруулаад тэгээд Монголд үйлдвэрлэж байгаа юм чинь Монгол хэв загварыг оруулаад ингэ шиг. Ерөөсөө эр хүн болгон бүсээ дээдлдэг, эмэгтэй хүн болгон бүс малгай толгойг нь дээш нь авч тавих тийм ёсыг зөвхөн яг энд ингэж хээ оруулж энийг
яаснараа чи Монгол шүү гэдгийг ойлгуулахаас гадна давхар цаана одоо ёс уламжлалын нэг нэгээ хүндлэх, хайрлах тэр нөгөө бүстэй байх, бүсгүй байхын жинхэнэ утга чанарыг энд ёс уламжлал давхар шингэж гинүү гэж би бас таныг түүнд тайлбарлаж явах дотроо бас бахархаж зогслоо л доо. За энэ тэгээд манай бас эмэгтэй бүснүүд байгаа. Эмэгтэй бүс гэхээр чинь бас эмэгтэй бүс чинь олон төрөл байгаа. Нарийн бүс, костюм джинсний бүс, одоо офис офисны бүс гэсэн 3 4 төрлийн бүс байгаа л да. Тэгээд эмэгтэйчүүд чинь бас их өнгө загвар, өнгийг их сонгодог. Одоо өнгийн 5 өнгөтэй байгаа. Эмэгтэй бүс нь болохоор 5 өнгө. Бас загварлаг, гоёмсог гэсэн байдлаар эмэгтэй бүсүүдээ энэ байдлаар хийж эхэлж байгаа. Дээл болгон дээр л өөр өнгөийг сонгоно шүү дээ. Тэгээ хажуугаар нь бас ийм одоо арьсны жижиг өөдлүүдээр ашиглаад дэлгүүрийн аваасаар 3 төрлөөр хийж байгаа. Энэ чипний одоо машин бүгд чиптэй болсон шүү дээ. Тийм. Чипний арьсан гэрэл гэсэн үгтэй зүйл. Оо за. Энэ хардаа манайхаа ийм гоё. Одоо жилийн өмнөөс эхлээд цүнх хийж байгаа шүү дээ. Жилийн өмнөөс үү? Ордноо дээр нь хийлээсэн. Тэгээд бас завтаа үедээ цүнх рүү ороод ирсэн. Одоо энэ цүнх арьсан дагаад ирсэн. Энэ бол эдгээр манай үзэгчтэй миний хувьд л тэгж бодож байна. Өсгөөчүүд ч гэсэн надад санал нэгдэх бах. Одоо ингээд яг өдийд ч юм уу хавар намрын үед ингээд ихэвчлэн хавар намар барих бах энэ зүгхийг өнгөнч өнгөний зохицлын хувьд ч гэсэн надад бол маш их таалагдж байна. Орж ирэнгүүт миний нүдэнд туссан. Танаа мэдээгээр нэг танаа одоо бүтээгдэхүүний талаар нэг маргаан гараад хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэсэн үг сонсч байсан. Тэгээд та тэрний талаар бас тодруулж өгөөч. За ингээд бас манай бүсийг дуурайлгаад бас саяхан ингээд цагаан сарын яг эд үеэр яг манай борлуулалтын яг эд үе шүү дээ. Энэ үеэр далимдуулаад энэ хайрцагсаа баглаа бодлын дуурайлгаад ийм бүс гарсан. Энийг сая телевизээр мэдээгээр хийхэд гаргасан. Тэгээ одоо хайрцаг нь адилхан мөртлөө дотор байгаа бүс нь болохоор яг ийм цаас байгаа. Зөвхөн зүүн харагдах цаас. Тийм биш тийм. Энэ болохоор хятадд хийсэн бүс. Нара шууд урагч байна. Тийм цаасан бүснүүд байгаа. Нара шууд урагч. Тийм. Тэгээд хүмүүстээ бас сэрвэрлүүлээд хэлэхэд бас бүтээгдэхүүнээ үзэж шалгаж аваарай. Ямар байдлаар ялах хэвтэй? Одоо энэ болохоор одоо нөгөө Доремил гэдэг байгаа бүс шүү дээ, хожоогийн бүс. Манайх болохоор ингээ хайрцаг савын хувьд бол хаяг логогийн тавьсан болохоор аяг адилхан. Манайх болохоор тагийг шууд онгоогоод одоо ингээд таглагчдаг, цагаат таглагчдаг ийм дээрээс тагтаа. За. Энэ хожоогийн нь болохоор одоо хожоогийн хэлээл байгаа л да. Энэ хуурамч нь болохоор ингээ угалчдаг ийм цавтаа. Тэгээ хүмүүс задлж үзэх хэрэгтэй. Тэгээд лого бол ердөөс адилхан лого тавьдаг. Энийг хийж байгаа хүмүүс бол та нараас жоохон монголоор олж удаггүй л зантай хүмүүс байна. Энд бас ийм гоё гоёлын цүнхнүүд байна. Бид нар ч нэг MD одоо бол iPad модон дээр хийгээ явдаг болсон шүү дээ. Тэгэхээр дүүн энийг би сонгоод авчий. За тэг энэ бол үнэхээр надад маш их таалагдчих. Цэргийнхний бүс шиг байх юм. Тий, энэ цэрэг хамгаалтын бүс. Одоо энэ цэрэг хамгаалтын бүс. Гэхдээ манайх бол цэргийн тендерээр хийдэг шүү дээ. За. Жишээлбэл нөгөө үн өртгөндөө ч үгүй юм уу цэргийн тендерээр цэргийн бүс хийдэг. Зүгээр хамгаалтын алба, мөн тусгай зориултын албаныхан зориулж, инкийг сахиулах гэж юм уу. Тийм албаныхан зориулж одоо хийдэг юм. Бүр ингэж үзэгдэх байхаа. Энэ бол яг цэвэр арьсаараа хийж байгаа. Одоо энэ одоо ихэнх бичлэн хамгаалтын албаныхан бол бас ажилчдаа бодсон ч нэг бол бас нэг Монгол хийсэн юм авъя гэсэн бодлоор манад их ханддаг л да. Тийм байдлаар захиалгаар өгч манайх хийлгэн. Яагаад чи нэг зүгээр ямар ч дүрэн батчаахаа хэлдгэр зүгээр хожоогийн хятадын бүснүүдийг аваад өмддөг авч шиддэг шиг тийм мэдрэмж л надад төрөхгүй. Тэгэхээр авж байгаа хүнд ч гэсэн бас тэрийг хэлж тайлбарлаж өгмөр юм байна тийм ээ. Тэгээд бэлгийн дээд л малгай. Тийм байна. Бүсүүлдэг шүү дээ. Бэлгийн дээд болж байгаа. Ер нь нөгөө одоо дээр үе хаад ноёдууд чинь анд нөхөд болохдоо бүс солилцдог гэсэн тийм. Монгол оюун нэвтрүүлэгтээ хамтдаа байсан эрхэм үзэгч та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.